branches we are all bunny jumping, and with our feet we are stumped to be. Сайн байцгаана уу хүүхдүүдээ, сайн байцгаана уу эцэгчүүдээ. Өнөөдрийн хичээлээрээ чагсаал зохион байгуулалтаар дараалал, энгийгүүл, бие хөгжүүлэлт дасгалаараа хэмжүүлэх дасгал, үндсэн төлөвлөгөөнөөрөө хүүхдийн өсөлтийг дэмжих чадварыг хөгжүүлэх, хөдөлгөөн тоглоомороо өвгийг наац цай, бөмбөр наац цай гэсэн тоглоом санаа ингээд бүгдээрээ хичээлд орцгоё. Дараа цай арабын чанаяа бөмбөр дасгал нэг гараа талаад дохоор нуулаад баруун талын хөлийг өсгий гэр тавиад биеэ хас хазааж өгнө. За бүгдээрээ багштайгаа хамт хийцгээе. 1 2 3 4 суулаа 5 6 7 8 сайн байна бүгдээ. Дасгал 2 1 2 3 4 5 6 7 8 дасгал 3 1 2 3 4 5 6 7 8 сайн байна бүгдээ. дасгал 4 1 2 3 4 5 6 дасгал 5 1 2 3 4 5 6 7 8 болно бүгдээ. дасгал 6 1 2 3 4 5 6 7 8 болно бүгдээ. Одоо бүгдээ бүгдээрээ дасгалаа хүчнээ хамтдаа хийцгээе. Yeah.
хүүхдүүдээ бүгдээрээ хөдөлгөөн тоглоомд оролцгоё. Өнөөдрийн тоглоомын нэр бөмбөөр наацгоё. Эцэгчүүдээ та бүхнийхээ төрөл бүрийн бөмбөг байвал ашиглаарай. Мөн бөмбөг байхгүй хаяг цаас ашиглаад түгээрээ бөмбөг хийж тоглож болно шүү. За багшийн гарт хаяг цаас байна. Үүнийг цаасаад баатахгүй бөмбөг хийдэлтэй гарын автон багсгаар юм жижиг хаяг цаас байна бөмбөг болж хувирлаа. За энийг бүгдээрээ бөмбөгөө шидэж тоглоно. За хэн хамгийн хол шидэх вэ гэсэн тоглоом тоглоцгоо бүгдээрээ гарт байгаа хийсэн хаяг цаас ашиглаад бөмбөгөө хүүхдүүдтэй хамтраад гэрийн хамгийн хол шиддэг гэрийн бөмбөгсөө тодорхойлгоо. За багш анхаар аав юм уу ээж нэг нь хүүхдтэй команд өгөөд анхаар марш гэхээр даруун гарын хаалган дээр бөмбөгөө бариад марш гэхээр бөмбөгөө хамгийн хол шиднэ. Хамгийн хол шидсэн хүүхэд өнөөдрийн тоглоомыг ялгаж болох нэ. Ингээд бүгдээрээ багшийн заасан тоглоомыг гэр бүлийнхаа хүрээнд эцэгчүүдээ хүүхдүүдтэйгээ